Сайн байцгаана уу манайхаа. Бүгдэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө дугаараар дамжуулан бүгдээрээ хамтдаа Самсоны дүрээр ярилцгаая. За ингээд Израилийн хүүгүүдийг харах юм бол дахин эзний мэлмид бузар мөг өвөлдөж байгаа. Ингээ эзэн тэднийг 40 жилийн турш Филистичүүдийн гарт тушааж байгаа. За ингээд Дааны ургийн Зороогийн нэгэн хүн Маноо гэдэг нэгний талаар гарч ирж байгаа. Энэ бол Самсоны эцэг нь байгаа. За ингээд түүний эхнэр нь хүүсэр байсан учраас хүүхэд төрүүлж чаддгүй байсан. Ингээ эзний тэнгэрлэгч тэр эмэгтэйд үзэгдээд хэлж байгаа л да. Чи хүүсэр бөгөөд хүүхэд төрүүлээгүй боловч жирэмсэлж хүү төрүүлнэ. Одоо болгоомжл усан үзмийн дарс болон арх ууж болохгүй. Бузар идээгч идэж болохгүй. Чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хүүгүүний тэргүнд тонгорог хүргэж болохгүй гэж ингэж хэлж байгаа. За учир нь тэр ихийн умаад байхаасаа бурханд назир хүн болох юм аа гэж ингэж хэлж байгаа. За ингээд одоо тэрхүү эмэгтэй нь хөвгүүн төрүүлээ түүндээ Самсон гэдэг нэрийг хайрлаж байгаа. За ингээд Самсон өсөж том болоход нь эзэн түүнийг өрөөж Зороо болон Эштолийн хоорондох Маханедан хотод байхад нь эзний сүнс түүнийг буюу одоо Самсоныг хөдөлгөж хэлж байгаа. Ингээд Самсон Тимнад очиод тентхийн Филист охтын нэгийг хараад буцаж ирээд эцэг ихтэй хэлж байгаа л да. Би Тимнад нэгэн бүсгүйг харлаа. Тэр нь Филист охтын нэг юм аа. Одоо түүнийг надад ихнэр болгон авч өгөөч гэж. Харин эцэг их нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр манай бүх хүмүүсийн дунд эсвэл чиний хамаатнуудын охтын дотор эмэгтэй хүн байхгүй болчоод хөвч хөндүүлээгүй Филистичүүдээс чи ихнэр авах гээд байгаа мó гэж хэлж байгаа. Ингээд Самсон эцэгтэй хэлж байгаа л да. Түүнийг л надад авч өгөө. Тэр л надад тохирч гинэ гэж хэлж байгаа. Харин энэ нь эзний хүсэл болохыг Самсоны эцэг их хоёр нь мэдсэнгүй гэж байгаа. За учир нь эзэн Филистичүүдийн эсрэг шалтак хайж байваа. Тэр үед Филистичүүд Израилийг захирчээсэн баг. Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна руу явж Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хурч ирж байгаа. За ингээд Самсон хурим найраа хийгээд за учир нь тэр залуу ирчүүдийн үйлддэг байсан заншлын талаар гарч ирж байгаа. За залуу ирчүүдийн үйлддэг байсан заншил нь ийм байжээ гэж ингэж гарч ирж байгаа. За хүмүүс Самсоныг хараад түүний хамт байх 30 нөхдийг авчирж байгаа. За Самсон тэдэнд яаж аваа гэхээр би та нараа нэгэн онцгой таалгая. Хэрвээ та нар найрын 7 хоногийн дотор түүнийг надад хэлж өгвөл би та нарт 30 майланган цамц 30 хувцас өгнө. Харин хэрвээ та нар түүнийг тайлж чадахгүй бол 30 майланган цамц 30 хувцсыг надад өгөх тун гэж одоо ингэж хэлж байгаа. За ингээд тэд онцгой таалгаа гэж. За бид сонсё гэж хэлж байгаа. Ингээд Самсон тэдэнд хэлж байгаа л да. Идэгчээс идэх юм гарав. Хүчтнээс амттай зүйл гарав гэж. За ингээд 3 хоног болсон ч тэд онцгойг тайлж чадахгүй байгаа. Ингээд 4-р өдөр болоход нь тэд Самсоны эхнэрт нь хандж хэлж байгаа. Тэр онцгойны тайллыг бидэнд хэлэхээр нөхрөө ятга. За тэгэхгүй бол бид чамайг болон эцгийн чинь гэрийг галдан шатаана. Чи биднийг ядууруулахын тулд уурсан юм уу гэж хэлж байгаа. За ингээ эхнэр нь Самсоны өмнө одоо уйлж ирээд хэлж байгаа л да. Чи зөвхөн намайг үзэн яддаг. Чи надад хайргүй. Чи манай ард түмний хүүгүүдэд онцгой таалгасан гэрнээ надад түүнийхээ тайллыг хэлсэнгүй гэж. За ингээ Самсон эхнэртэй хэлж байгаа л да. Би эцэг ихтэйч түүнийг тайлаагүй. Тэгэд чамд тайлах болж гинөө гэж. Ингээд эхнэр нь найр үргэлжлэх тэр 7 хоногийн туршид Самсоны өмнө уйлж байгаа. Ингээ эхнэр нь түүнд амар заяа үзүүлэхгүй байсан учраас 7 хоногт нь Самсон эхнэртэй хэлж байгаа. Тэгээд тэр эмэгтэй тэр өөрийн тэр ард түмний хүүгүүдтэй тайллыг хэлж өгөөд 7 өдөр нар жаргахаас өмнө хотын хүмүүс Самсонд балаас амттай нь юу вэ? Арслангаас хүчтэй нь юу вэ гэхэд Самсон тэдэнд хэлж байгаа л да. Хэрвээ та нар миний охин туглаар хаглаагүй бол миний таврыг та чадахгүй байсан гэж ингэж хэлж байгаа. За тэгээ эзний сүнс Самсоны тэр хүчтэйгээр бууж тэр Ашкелон руу яваад тэндхийн 30 орсон суугчийг нь алаад хувцсыг авч онцгой таасан хүмүүст өгж байгаа. Ингээ уур хилний бадарсаар тэрээр эцгийнхэн гэрт буцаж ирэхэд нь Самсоны эхнэр нь яасан бэ гэхээр
түүний анд найзуудын нэгнийх нь эхнэр болсон байсан баг. Ингээд хэсэг хугацаа өнгөрч буудаа хураах үед Самсон залуу ямаа аваад өөрийн эхнэриндээ айлчлан очиж байгаа. Ингээ хэлж байгаа л да. Би эхнэрийн гэрт орё гэж. За ингээ эмэгтэй эцэг нь зөвшөөрөхгүй байгаа. Эмэгтэй эцэг нь түүнд хэлж байгаа л да. Би чамайг түнд үнэхээр өшрөгсөн байгаа гэж бодоод түүнийг чиний найзад чи өгсөн юм аа. Түүний охин дүү нь түүнээс илүү үзэсгэлэнтэй биш үү? Түүний оронд чи дүүг нь өөрийн болгон аваа гэж. Гэ Самсон тэдэнд хэлж байгаа л да. Энэ удаад би Филистичүүдэд хор хөнөөл учруулсан ч надад ямар ч гэмт зэм байхгүй. Ингээд Самсон явж 300 хүнийг бариад сүүлээр нь холбоод 2 сүүлний хооронд бамбар хийж байгаа. Ингээд бамбаруудаа гал асаагаад үнэгнүүдийг Филистичүүдийн тариан талбай руу оруулж байгаа. Ингээд тэр юужилсэн тариа болон хураагаагүй тарианы аль альнийг нь цааман усан үзмийн тариан одоо тэр чидүү моддыг нь хүртэл шатааж байгаа. За ингээд Филистичүүд хэн энэ хэргийг үйлдвэ гэж одоо ингээд асуухт нь Тимначуудын хүргэн Самсон юг үл хадам эцэг нь эхнэрийг нь анд нөхөрт нь өгчихсөн юм аа. За ингээд Филистичүүд ирж өнөөх эмэгтэйг эцэгтэй нь хамт галдан шатааж байгаа. За энэ Самсон гэдэг нэгэн нь бол Филистичүүдийн өдрүүдэд Израилийг 20 жилийн турш шүүлсэн ийм нэгэн байна. За ингээд бас нэг сонирхолтой үйл явдал гарч ирж байгаа. За тэр үйл явдлыг харах юм бол Самсон юу вэ гэхээр Сорокийн хөндөд амьдардаг Делила хэмээх эмэгтэйд Самсон дурлсан баг. Ингээд Филистийн тэр ноёд Делила руу ирээд хэлж байгаа л да. Самсоныг аргадж түүний агуу хүч чадал хаана нь оршдгийг хэрхэн бид түүнийг дийлж хүлээд зовоож болох талаар олж мэдээ. Тэгвэл бидний хүн нэг бүр чамд 1100 мөнгөн зоосыг өгье гэж Делилад хэлж байгаа. Делила Самсоны агуу хүч чадлын нууцыг нь мэдэж чадахгүй байсан учраас Самсонд хандаж хэлж байгаа. Зүрх сэтгэл чинь надаас хөндөй ятлаа. Би чамд хайртай гэж чи яаж надад хэлж чадчихна? Чи намайг 3 таам эхэлж чиний агуу хүч чадал юунд байгааг надад хэлсэнгүй гэж. Ингээд тэр өдөр бүр одоо Самсоныг үгээрээ дарамтлан зовоож Самсоны сэтгэл санааг мохоож байгаа. Ингээд Самсон Делилад хандан өөрийн сэтгэлд байгаа бүгдээ ярьж байгаа. Миний толгойд тонгорох хүргэсэн удаагүй. Учир нь би ихийн хевлийд байхасаа Бурхны назир хүн байсан. Хэрвээ миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж би доройтож жирийн хүний адил болно гэж ингэж хэлж байгаа. Ингээд Самсон өөрийнхөө сэтгэлд байгаа бүгдийг ярьсныг Делила хараад хүн явуулаад Филистийн ноёдыг дуудаад дахин нэг удаа хурч ирээ. Учир нь Самсон өөрийн сэтгэлийн хамаг бүхнээ надад дэлгэсэн гэж хэлж байгаа. Ингээд Филистийн ноёд түүн рүү мөнгөө барьж ирж байгаа. Ийхүү Делилан Самсоныг өвдөг дээрээ унтуулж нэг хүнийг дуудаад Самсоны толгойн 7 тугсыг хусуулж байгаа. Ингээд Самсоны хүч чадал нь алга болж байгаа талаар үйл явдал гарч ирж байгаа. За ийхүү Филистичүүд Самсоныг барьж нүдийн соглоод Газад авчираад хүрэл гинжээр дөнгөлж Самсоныг шоронд буудай тэрэмдүүлдэг болгож байгаа. Ингээ үсийг хуссанаас хойш Самсоны толгойн үс нь дахин ургаж эхэлж байгаа. Ингээ Филистийн ноёд хэлж байгаа л да. Бидний дайсан Самсоныг манай бурхан бидний гарт тушаалаа гэж хөөрцгөж байгаа. Ингээ өөрсдийн бурхан Дагонд агуу дахлыг өргөн баярлахаар тэд нар цугалцгааж байгаа. Ингээ ардууд Самсоныг хараад өөрсдийн бурхныг магтаж улс орныг минь хоосруулж биднээс олныг хороосон бидний дайсныг манай бурхан бидний гарт тушаалаа гэцгэж байгаа. Тэдний зүрх нь хөөрөө тэд хэлж байгаа л да. Самсоныг дуудаа авчираа. Тэр биднийг хөгжөө хэмээн хашгирцгааж байгаа. Ингээд тэд Самсоныг шоронгоос дуудаж гаргаж ирээд Самсон тэднийг хөгжөөж байгаа. Ингээд тэд Самсоныг яасан бэ гэхээр багнуудын хооронд зогсоосон байсан. Ингээд Самсон гарын барьж исэн залууд хандан хэлж байгаа л да. Энэ дугны тулгуур баганд хурч түшхийг зөвшөөрөөч гэж. Ингээд дуган дүүрэн хүмүүс байсан байна. Ингээд Филистийн ноёд бүгд тэнд байсан. Ингээд дугны дээвэр дээрээс бараг 3000 эрэгтэй эмэгтэй хүн Самсоны хөгжөөхийг харж исэн баг. Самсон эзнийг дуудана хэлж байгаа л да. Эзэн бурхан минь ээ.
намайг санан сойрхооч ээ. Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч ээ. Би ганцхан л удаа хоёр нүднийхээ төлөө Филистчүүдээс өшөөгөө авъя гэж гуйж байгаа. Ингээд Самсон дуганыг тулж байсан голын хоёр багны нэгийг баруун гараараа, нөгөөг нь зүүн гараараа тулаад тэгээд Самсон хэлж байгаа л да. Филистчүүдтэй хамт үхье гэж хэлж байгаа. Ингээд хамаг чадлаараа дүлгсэнд дуган нь нураад дотор нь байсан ноёд болон бүх ардыг дарж байгаа. За ийхүү үхэхтэй Самсоны алсан хүмүүс нь түүний амьд байхдаа алсан хүмүүсээс ч илүү олон байсан баг. За дараа нь Самсоны ах дүүс болон эцгийнхэн гэрийн хүмүүс бүгд бууж ирээд Самсоныг авч Зоро болон Эшталийн хооронд орших эцэг Манойгийнх нь булшинд авчран оршуулж байгаа. За ийхүү Самсон нь 20 жилийн турш Израилийг шүүсэн ийм нэгэн байгаа. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ хамтдаа Назир хүн Самсоны талаар ярилцлаа. Та нар маань Библи судрын Шүүгчд номны 13-аас 16 дугаар бүлгээр дамжуулан Самсоны дүрийг уншиж сонирхоод үзээрэй. За өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай манайхаа.